энэ тэмцээний үр дүнгээс хамаарч бид бүхэн 6 сарын 11-ээс 13-ны өдрүүдэд Мөрөн хотод 23 сум хэд тусгаас шалгалсан шигшээ багуудын одоо шилдэгүүдийн хооронд тэмцээн зохион байгуулсан. Тийм учраас өнөөдөр орж байгаа манай эмэгтэй баг тамирчидаас бид бүхэн одоо шүүгчнэртэйгээ мөн одоо бидний багштайгаар ярилцж байгаа шигшээ багыг бүрдүүлж авах. Ингээд шигшээ багыг бид бол 6 сарын 2-ны өдрөөс эхэлж Мөрөн сумын хэмжээнд бэлтгэлийг зохион байгуулж бүх одоо бүрэлдэхүүн оролцож байгаа баг тамирчидаа тэмцээнд одоо оролцохын бэлтгэлийг бол зохион байгуулж бас ингэж ажиллаа гэдэг бас хэлье. Тийм учраас нийт орж байгаа тамирчидаа спортын гэрэлцсэн тэмцээнд амжилт хүсье. Дээрж бүрдүүлсэн урлаг спортын наадам амжилттай оролцож аймгийн наадам ахар гэрээ барьж 24 сумын өрсөлдөөн өрсөлдөж тэргүүн барууныг эзэлхий хүснээр тавхан спортын өдөр амжилт хүсэж байна.